Эрүүл мэндэ одоо эко ногоо идвэл чухал гэж бодоод эрүүл мэндэ бодоод ногоо тарьдаг та сонирхлоороо бас. Үндэсний хаягдлаар ногоо бол өөрийнхөө хэрэгцээндээ байгаа ногоо тарьдаг. Би толгой төрийн бус байгуулах зохицуулагч хийдэг байгаа. 18 онд Япон явж 7 хоног сурч ирсэн байгаа. Иргэдэд бол ер нь компост их зааж байгаа. Сонирхсан хүнд бол зааж өгдөг. Гэрт нь очиод дараа талаар нь зааж өгдөг байгаа. Тийм эко бордоогоор хийх нь бас чухал, гарц барс илүү байдаг. Амт нууд ч гэсэн ямар ч тийм химийн бодис хийдэггүй. Зөвхөн хүнсний хаягдлаар бордоогоо ногоогоо тарьдаг байгаа. Гарц бар ялгаатай. Эрүүл мэндэ бодоод эко ногоо идвэл чухал гэж бодоод эрүүл мэндэ бодоод ногоо тарьдаг та сонирхлоороо бас. Манай нөхөр хүүхдүүд бүгд туслана. Хавар 1 сар гаргаад өрсөлгөөгээ хийгээл хуун цэцгээ 1 сар гаргаад бусд нь бол тэгэл 3 сар гаргаад өрсөлгөөгээ хийдэг байгаа. Гөлөмжинд өгөрцөө байна, помидор, чинжүү. Бас хулууч байгаа. Тэгэл гүзээлзгэн бүгдийг нэж хайлал хийчихдэг. Болно 5 сарын сүүл 6 сарын ихээр бол өрсөлгөө бол хангалттай зардаг байгаа. Одоо бол помидор бол түүгээд жоохон хяруунуудынхаа түүцэн нэг 50-60-аад помидор одоо яг авцсан хайрцагцсан байгаа. Илүүгээ бол зарчдаг байна. Тийм 50-50-аас илүү авсан. Юу харин 7-8 3-4 хоноод 7-8 улаач харин тэгэл зарчдаг. 5,000-аар зараалах. Гун цэцэг байна, намуун байгаа, цикрон байгаа. Олон нөгөө тэгэхээр олон төрөл 10 гаруй төрөл байгаа. Урхан гоё штэ. Хараал баясаал услаад ажих гоё. Гол нь хөрс усаа чигээ тааруулах хэрэгтэй. Муу хөрсөндөө ногоо тариад хизээч урахгүй, услаад урахгүй. Хөрс чухал. Хөрсөө сан бор ийгээд ногоогоо тархин чухал. Манайх гүний хутагтай. Тэгээд энэ тооныхаа савнд амрааж байгаа л ногоогоо өсөлдөг байна. Ногоог бол хүүтэн усаар өсөлж болохгүй. Амраагаад 1-2 хоног өсөлдөг байна. Арнитыг 10 жил болж байгаа. Алим энэ жил 2 алим нэмж тарьсан. 11 алимтай байж дахиад энэ жил 2-3-ыг тарнаад лир 2-ыг аваад гүзээлзгэн өрөөрөө тарьсан айгүй. Одоо нэг зөндөө нэмэгдээл салыг нь аваад одоо шилжүүлэн суулгандаа. Эдийн засгаас гадна одоо эрүүл мэнд чухал гэж би өөрөө үздэг шүү дээ. Эко ногоо тариад эрүүл хүнсээ идэх нь чухал гэж л үздэг. Хүн одоо зааж их маш бэлэн байгаа. Би толгой төрийн бус байгуулгын манайх 18 онд 8 сурагч багш явж ирсэн компостоор. Тэр бүгд заана. Одоо бол ингээл гадуур чинь нөгөө нэг төмөс нэг хэлэн 2500 орчим үнэс аваад байгаа шүү дээ. Ер нь тэгээд энийг хэмжээн гэсэн байх. За тэгээд ер нь тарьсан одоо энэ ногоонуудаа та ойролцоо бүтэн жилийн ер нь дааж тэгнэ. 5 сар хүртэл ижтэй шүү дээ. Одоо хөлдөөгөл чиптэй утанд хөлдөөгөл хураачдаг. Тэгээд тэрийг өөрсдөө хэрэглэнэ. Төмснөөсөө илүү одоо хулуугаал их хөлчлэн хөлдөөчтэй шүү. Тэгээд нөгөө төмс айгуу дуртай байсан сүүлдээ ингээ хулуу идчихээр нөгөө төмсөө хөөхдөж жоохон дургуул болоод. Дан хулуу гэл. Хөрс компостоосаа яагаад хүнсний хаягдлаар бордоогоо хийгээд сурчих юм ямар ч асуудал байхгүй. Ургандаа. Одоо газраас хэмдээлэл хүнсний компостоо утгаал одоо намар илчдэг. Одоо ногоогоо тариад авчаал. Тэгээ одоо энэ авсан маасуудаа ч гэсэн ингээд дэвсэж мөвсөөл. Тэгээ бэлтжээл хавар тархид чухал та. Одоо хоолны үйлдэгдэл бүх юм шүү дээ. Одоо ямар гэрээс ямар ногоол гарч байгаа тэр бүгднгээр нь. Гэрээс ямар ч тийм хаягдах юм байхгүй ч бүгд чухал.